Сайн байна уу? Намайг Амраа гэдэг. За Женид ороод одоогоор 9 сарын хугацаа өнгөрсөн байна. За яагаад Женийг сонгох болсон бэ гэвэл би өмнө нь ерөнхийдөө контент хийгээд эхэлсэн байсан. Тэнгүүд компаниудтай хэрхэн холбогдохоо бас сайн мэддэггүй. Женид орох шалтгаан ялтчгүй маш олон брэндүүд зэрэг орж ирдэг, дуртайгаа сонгож авдаг, маш олон боломжийг хардаг гэдгээр даваа тал болсон. UGC гэдэг маань өөрөө хэрэглэгчдийн зүгээс бүтээж байгаа контентыг хийдэг. За тэгээд миний хувьд болохоор ерөнхийдөө нийт 100 гаруй контент хийсэн байна. Энэ хугацаанд болохоор бас нэлээд сурах мэдэх зүйлсүүд бол маш их байсан. Контент хийх тусам шинэ юмнууд сурсаар байдаг. Тэгээд яг өөрийн хувийн зүгээс контент хийхдээ яг юу голчилдог вэ гэдгийг та бүхэндээ бас гоё тип болох үүднээс хэлж өгье гэж бодлоо. Контент бүтээгч өөрөө 1 минутын контент хийхэд бол маш их зүйлийг зарцуулдаг. Тэ нөгөө брендийн талаас маш их судалгаа хийж гэн, өөрөө хэрэгжилж үзэж гэн. За дээрэс нь яг дүрс авахын тулд нэлээд их бэлтгэл шаарддаг. Эхлээд үндсэн санаагаа концептээ гаргана. За тэгээд зураг авалтын газраа бэлтэн, тэ анхны илүү юм орсон байна уу? Тэгээд өөрөө ямар хувцас өмсгөө, нүрээ цэвэрхэн бодож гэдэг хум сурван бас ямар байна те. Тиймэрхүү юмнуудыг бүр ингээ маш сайн анзаардаг гэсэн. Тийм болохоор тэгээд зөвхөн 1 минутын контентыг бэлтгэхэд бол маш их хүчин чармаалт, маш их бэлтгэл ажил болдог учраас ерөнхийдөө би контент бүтээгчдийг бол маш их үнэлдэг. Одоо нөгөө нэг чиний ниш буюу тэгээд чи яавал илүү хүмүүст гоё ойлгож чадах уу гэдгээ бас судлуул их зүгээр. Одоо жишээлбэл бүтээгдэхүүний ингээ зураг авалт хийгээд өөрөө voice over буюу одоо ингээ хоолой уншдаг тийм даваа талтай байж болно. Нарийн шууд камера нэгээл өөрийнх нь сэтгэлээ ярьцдаг байж болно. Тэр яг тийм өөрт тохирсон арга барилаа олоод тэгээд тэрүүгээрээ илүү гаршуул бас хашаад контент бүтээхэд бас өөрийнх нь юм гоё даваа тал байж болно. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье.